Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн подкастын дугаарт маань хятад хэл гүүр тэмцээний Азийн хошоо аварга Гүйг ах маань оролцож байна. Сайн байна та? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Гүйг ахтайгаа өнөөдөр юуны тухай ярилцах гэж байна гэхлээр та бүхэн маань мэдж байгаа 17 наснда одоо хамгийн залуу хүн хятадын мастер болсон хүн гэдгийг Азчууд Аз хүмүүс мэдж байгаа. Тэр утгаараа энэ хүн яаж ингэж хэлийг сурсан юм бэ? Тэр тусмаа дэлхийд хамгийн хэцүү гэж ярьдаг энэ хятад хэл гэдэг зүйлгээд сурсан бэ гэдэг түүний арга туршлагаас ингээ хуваалцах гэж байна. За манай Гүйг ах маань хэдэнэс хятад хэлийг сурч эхэлсэн бэ? Миний би 2012 оны 9-р сараас эхэлж хятадлаа сурч эхэлсэн. Одоо өдгөө ингээд 9 жилдээ хятадлаа суралцсан явж байна. Анх хятадлаа сурч эхлэхдээ бүгд найрамдалтаар улсын 90 хотод 1-р нь сурвалж байдаг. Тэнцэнээс хятадлал сурч эхэлсэн байгаа. Би тэнийг нэг багаасаа айгуул нэг хятад сургуульд сураад тэгээд ингээд ийм амар хятад хэлтэй мундаг юм байна гэж боддог байсан. Тэгэл амар одоо хятад хэлтэй мундаг байх гэж боддог байсан. Аахгүй юу? Тэгээд яг ингээд анх хүмүүс одоо ер нь бол дийлэн ихтэй манай монголчууд ч гэлтгүй те хятад хэл айгүй хэцүү хамгийн дийл ингээл маш олон ханд чийжл ингээл анх ингээд сурч эхэлж байхад танд ямар байсан бэ? Анх хятад сурч эхэлж байхдаа би өөрөө 12 настай байсан. Тэгээд мэдээж хэрэг өөр хэл соёл тэгээд сурч эхлэхэд миний хувьд бол үнэхээр хэцүү санагдчихсан. Ялангуяа ханцны зурлаг, дээрэс нь ханцнаас гадна ихтэл нь дуудлага, хүг аваа, галиг зэрэг нь яг миний өмнө сурч байсан одоо монгол хэл болон би яг 10-аас англи сурч эхэлсэн байна. Англи хэлнээс шал өөр байсан болохоор энэ тал дээр жоохон хүндрэлтэй байсан. Гэхдээ яг ингээд сураад явж байх үедээ юуг анзаарсан бэ гэхээр хамгийн ихэндээ яг жоохон хүнд байсан ч гэсэн яг яваандаа ингээд тууштай сураад яваад ич чадах юм бол хятад сурах тусам улам амархан болдог хэл юм шиг санагдсан. Хан цээж арга барилаа өөрөө олоод дээрэс нь ингээд тууштай л яваад ах юм бол ер нь бол тэгээд арга барилаа очиход юм бол бас тун давгүй тийм бидний төсөөлж боддог шиг тийм амар хэцүү хэл байгаагүй. Таны хэд ярьжсэн шүү дээ. Хүн нөгөө нэг comfort zone руу ингээ тухтай бүсээс ингээ гарах ёстой гэдэг. Тэгээд миний бодлоо таны хувьд 12 наснда 90 хотод очиж ингээ сууж байсан гэдэг чинь өөр улсад тий одоо бүр ингээ шинэ хэлээр өөр очиж ингээ сурч очих үед танд яг ямар санагдчихсэн бэ? Анх ингээ хүмүүстэй ойлголцох харилцаанд орох үед ямар асуудлууд бэрхшээлүүд тулгарч ирсэн бэ? 12 настай анх хятад руу явхад би бас анх удаа гадаад руу үзэж ирсэн. Би тэрнээс өмнө ерөөсөө гадаад орон, гадаад хүмүүсийн зүйлтэй одоо харьцаж холбогдож үзээгүй гэж аваад шууд хятад руу сурахаар зорж исэн болохоор анх очих үед хэдийгээр ирээн ойрхон юм санаж байгаа юм. Яг очиход маш их хэмжээний одоо шоконд гэх юм уу та орж исэн. За юуны өмнө одоо гадаад оронд очихоор ч хүмүүс бай, тэр хүмүүсийн амьдралын хэв маяг, за тэр хүмүүсийн хэл яриа, барилга байгууламжаас эхлүүлээд бүх зүйл шин, бүх зүйл өөр. За тэгэл идж байгаа хоолунд насвал тийм ээ. Тийм учраас хамгийн анх очихдаа болохоор нилээн их айцтай их одоо яаж яагаад 90 хотод би ганцаараа үлдчихсэн. Манай аав ээж гэр бүлээс хинж натаа нүлээ тэнцэнэ сургууль маань намайг дотор байранд ганцаар морхиж ирсэн. Тэгээд яг хамгийн ихэнх үедээ бол би нилээн айдаг, тэгээ гэр орноос сандаг. За тэгээд хичээлээ хийх үедээ дээрэс нөгөө манай сургууль чинь хагас цэвэрчлэлтийн одоо зохион байгуулалтын сургууль. Тэгэхээр өглөө 6 цагт одоо босоод командаар босдог. За өдөржин өглөө 6-аас орой 9 хүртэл хичээл ордог. За голдоо яг 1-2 цагийн амралт байдаг. За гэтэл яг энэ хэв маяг хэмнэл надаа эхний ээлжинд яг хүлээж авч тасгад бол хэцүү байсан. Гэхдээ сурч эхлээд нэг 2 сар, 3 сар орчим болсны дараа ер нь эхний семестр дуусах үед яг энэ хэмнэлтэд ороод дасаад тэгээд ингээд харахаар жишээлбэл Монголд сурдаг байх чинь би тэрнээс мөн дүү Монгол 10 жил багаан сурдаг байхад өдрөө нэг 2-оос 3 цаг хичээл хийж байгаа бол амар хэм хийж байгаа юм шиг хүлээж авч бодож явдаг байсан бол тэнцээ атсны дараа хүмүүс одоо сурахын төлөө ялангуяа хятадууд тийм тэнцээ тийм олон хүмүүс номд яг цойлж гарахын төлөө яаж хичээж байгааг өөрийнхөө нүдээр хараад ойлгож аваад ер нь л Монгол зүгээр нэг 2-3 цаг өдрийн 2-3 цаг хичээл хийжсэн хичээл хийж байсан гэж бодож болохгүй юм байна шүү гэдгийг ойлголтыг авч ирсэн. Тинчээ бүр баг хүүхдүүд хүртэл
бага анги хүүхдүүд өглөө 9-өөс орой 6-7 хүртэл хичээл тасралтгүй яваад гэртээ биш бүр дотор байранд байрлаад хичээл хийж байгаа тэр дүр зургийг хараад миний хувьд бол яг маш чухал зүйлийг ойлгож авсан гэх юм уу та. Яг таныг очиж сурж байхад монголчуудад бол ингээд арай харьцангуй ингээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд энэ тоо ингээд хятадтай бол ингээд харьцуулшгүй яг ингээд тэнд очиод маш олон хүүхдүүд ингээд одоо ингээд хятадын боловсролын түвшинээр ингээд хятад ингээд сүүлийн сая 2019 сулгаад хятад ингээд түүх, нийгэм, математик бүх ингээд хичээлээр ингээд тэргүүлсэн тэр судалгаа байсан. Тэгээ яг таны хувьд хятад ба монгол гэж яг энэ хоёр улсын боловсролын ялгааны танд хэр санагдсан бэ? Уг нь бол монголчуудын хичээл хүүхдүүд хичээл орж байгаа байдал нь ингээд 10 бусад улсаас ингээд 13%-аар бигдээ илүү байдал нь яг ингээд бодит байдал дээр яг чанар гэдэг зүйл нь хэр байгаа юм бэ? Таны харснаар бол. Мэдээж хэрэг хятад Монгол хоёр улс хооронд харьцуулах юм бол нийгмийн байдал болон бас талаараа маш өөр хоёр орно. За энэ боловсролын салбарыг харьцуулаад яг хятадын боловсрол, Монголын боловсрол хоёрыг харьцуулах юм бол яг хятадд бол яг 12 жилийн сургалттай. За тэгээд 12 жил сурчаад их сургуультай шалтгаалаар дамжиж ордог сургууль нь 4-5 жил байдаг. Ер нь бол яг энэ тогтолцооны хувьд харахад Монголтай яг адилхан 12 жилийн сургууль. Тэгээд одоо Монгол ээшүүд бол хятад одоо Gaokao гэдэг нэртэй. Тэр нь их сургуулаа, дээд сургуулаа төгсөөд их сургууль руу орох тийм том шалгалт өгж ордог гэх мэтчлээ. Гэхдээ хичээлэг цагийн хуваар хэм маяг хэмнэлээ өгөх юм бол хятад улсын хүүхдүүд ер нь 7 оны 6 өдөр хичээлдэг. Даваагаас бям гар хүртэл 7 оны 6 өдөр өглөө 9-өөс орой 9 хүртэл баг. Биш ээ, өглөө 6-аас орой 9 хүртэл тэгж хичээлж явдаг. За тэгээд хятад болохоор энэ хичээл ном эрдэм сурах асуудлыг бол бүх зүйлийн урд тавьдаг. Одоо гэр орны ажил юу. Тийм учраас нөгөө бусад өөр зүйлс сатааруулсан үүднээс одоо гэр нь яг сургуулийн хажууд байдаг байсан ч хамаагүй 7 оны 6 өдөр хичээл орж байгаа хугацаанд заавал дотор байранд байрлаж сурна. За тэгэхээр 12 жилийн турш одоо бид нар хичээлээ өглөө 8-аас өдөр 12 өдөр нэг хүртэл хичээл орлоо гэдэг 4-5 цаг хичээл орж байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь хятад одоо энэ орж байгаа хичээлийн зүгээр л цаг хугацааны хувьд авч үзэх юм бол 12 жилийн турш биднээс 2-оос 3 дахин илүү цаг хугацааг яг хичээл ном дээр зарцуулж байгаа юм дээр одоо харагдаж байгаа. За гэхдээ инглигээд бас яг Монголын боловсролын салбараас муу гэсэн үг биш. Хятад ийм байхаас ч аргагүй яа тэгэхээр хятад нөгөө нийгмийн өрсөлдөөн гэдэг зүйл маш олон хүн ам. Тэгээ тэр дунд бас бие биенээсээ одоо оюун ухаанаараа эрдэм мэдлэгээр илүү ээжж бас илүү сайхан амьдрах учраас тэгээд энэ талаараа бас өрсөлдөө ихтэй. Гэхдээ миний анзаарсан зүйл бол Монгол улсын боловсролын систем хэдийгээр тийм амар голдохоор муу биш боловч бас яг хангалттай сайн гэж санагддаг. Ер нь бол за 10 жилээс гадна их сургуулийн боловсрол бол яг тийм хангалттай гэж санагддаг. Одоо орчин үед бас нэг илүү их яригадаад байгаа шүү дээ. Нөгөө чи зүгээр ингээ хуулан бичлэг хийгээд одоо зүгээр дүнгийн төлөө ингээд сураад байна гээд маш олон ингээд ерхий боловсролын сургуулийн сурагчид ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Харин тэгвэл ингээд би яг одоо ингээ хятад улс гэдэг бас энэ том гүрний хувьд нь яг авч үзээд байгаа. Яг тэр сургууль одоо нөгөө нэг life skill гэх янз бүрийн ингээ амьдрах чадвар, дасан зохицох, биеэ даах чадвар гэх мэт тэр зүйлүүдийг ингэж сургадаг уу? Эсвэл яг зүгээр л ингээ монголынхтай адил яг Монгол ингээ дан хууль бичдэг ингэдэг гэж байгаа биш ч гэсэн бас нэг талаараа тийм хараа яг энэ зүйлээр хятад хэд хөгжингүү орны хувьд ямар байдаг вэ? Хятад улсын яг хичээл орох юм маяг бол нэлээд одоо чанга хатуу. За нэг Монгол болохоор одоо яг дүнгийн төлөө биш эрдэмтлийн төлөө гэдэг энэ яг одоо сурч төвтэй боловсролын одоо системүүд үйлчлээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр хятад улсад бол бараг шууд сургууль тулгадаг. Хичээл дээр багш нар бол энийг сурах хэрэгтэй. Тэгээ шууд тийм шахах аргаар орж явдаг. Гэхдээ нөгөө амьдралын чадвар, бие даах чадрын хувьд гэх юм бол мэдээж хэрэг бүр бага сургуулиасаа эхлээд 7 оны 6 өдөр өөрөө бие дааж дотор байрандаа амьдарч тий. Дотор байранд амьдрах гэж хичээл авах бус цагаар яг хувц цунраа өөрөө ухаана, хоол унд идэг цагаа өөрөө төлөвлөнө, унтах сэрэг цагаас өөрөө төлөвлөнө. Гэх мэтчлэн амьдралын яг энэ ур чадваруудыг болохоор яг сургуулийнхаа тэр орчинд нь яг тийм
одоо эзэмшүүлэх бүр тийм нөхцөлийг бүрдүүлэх өгсөн байдаг. Тэгэхээр өглөө тэрхэн өөрөө босоод өөрөө очиж өглөөний хоолоо идээд хичээлдээ суучаад орой хоолоо бас өөрөө очиж одоо сонгож идээд те. За тэгээд хичээлийн бус цагаараа одоо юунд зарцуулах юм, хуцаа угаах юм уу, гадаа тоглох юм уу, бүх зүйлээ одоо өөрөө дур мэдэж. Дээрээс нь 7-6 өдөр өөрөө бас мөнгөний зарцуулалтаа өөрөө хянч хийдэг. Би магадгүй надад 7-6 өдөр үрэх одоо ээж аав маань 500 өгсөн байлаа гэхэд эхний өдрөө 500 үр дуусаад дараагийн 5 өдрөө мөнгөгүй авах уу, эсвэл өдөр болгоныг 70-80 яон үрээд ингээд мөнгөтэй байх уу зэрэг иймэрхүүдөө яг амьдралын тийм ур чадруудыг бол хятад сургуулиуд маш сайн эзэмшүүлдэг. Гэхдээ яг хичээл орох арга барилын хувьд гэх юм бол нэлээд ер нь бол хятадын дийлэн сургуулиуд ер нь бүгд хятадч өөрсдөө одоо коммунист орн шүү дээ. Тийм тэр утгаарч тэрөө бүх сургуулиуд нь хагас хэрэгжлийн байдлаар хичээлдэг. Тэгэхээр яг хичээл орох хэвчээ бол нэлээд хатуу чанга. За чи нэг хийхгүй бол тэгээд хохин гэдэг тиймэрхүү маягаар л. Ер нь баг дөнгөний төлөө сурж байгаа юм шиг сурдаг да. Тэгэхээр бас нэлээ хатуу чанга мэн гэдгийг ойлголоо. За одоо нөгөө гол яриа буюу ингээд хэл сурсан арга барил гэдэг утгаар яг таны одоо яг ярианыхаа ихэнд хэлсэн тэг нэг ханзыг сурахад одоо миний хувьд бол ингээд амар хэцүү гэж боддог байхгүй ерөөсөн. Гэтэ би одоохондоо эхэлж үзээгүй болохоор яг миний төлөв хэцүү байгаа гэдэг бодол байгаа. Яг харин таны хувьд яаж ханзыг чэйжилдэг байсан? Яаж сурсан бэ? Тэгээ яг тэр төс маань ингээд та 17 наснда Азийн хошоо ураг хэл зүтгэл хөдөлмөр шингэсэн байж таарна шүү дээ. За хэл сурах арга барилын хувьд тухай гэх юм бол хүн хүний арга барилууд өөр өөр байдаг. Яг тухайн хүний магадгүй темперамент, зан арын шин характер зэрэгс шалтгаалаад хүн болгон өөр өөр арга барилтай байдаг. Хамгийн гол нь өөрийгөө яг ямар арга барилаар одоо сурвал тохиромжтой байдаг гэдгээ өөр олж нээх л маш чухал. Тэгэхээр би эхний 1-2 жилдээ болохоор өөрийнхөө арга барилыг олж чадахгүйгээр тэгээд зүгээр л одоо багшаага заасан юм өдөр болгоод хийгээд ханзаа бичээд те тиймэрхүү яг нүдүүлэх аргаар хамгийн ихнээс сурч байсан. Тэгээд би дараа нь яг юу хийсэн бэ гэхээр би өөрөө ойлгохгүй байсан ч хамаагүй хичээлдээ одоо ихтэй ярилцаад багштай холбогдоод яг хичээл сонсохгүйс илүү тэр өөрөө хичээл дундуураа ярьж сурах юм бол надад хамаагүй л ойлгомжтой байдгийг би өөрөө анзаараад тэгэж би өөрөө сурах арга барил за яаж сурвал би илүү сайн ойлгож юм гэдгийг олж авсан байдаг. За ханд цээжлэх талаар гэх юм бол яг ялангуяа дүүн шигтэл сурч эхэлж байгаа ч юм уу хятад сурч эхлээгүй байгаа залуусууд яг хан зүйлсээр за бараг толгойд усан босч ирдэг тийм ээ жоохон айдаг. Гэхдээ энэ ханз нь болохоор хэдийгээр харахад хэцүү юм шиг хэрнээ ханзад одоо бичих, дис дараалал, зурлаг, хаанаас яд хаан бичих үү зүй тогтох зүйл байдаг. Тэгэхээр тэр ханзны зүй тогтол, дис дараалал, зурлаг гэдэг зүйлүүдийг маш сайн тултал нь ойлгоод тэгэл чадчих юм бол ер нь яг ханз бичин гэдэг тийм турн ханз цээж гэдэг тийм хэцүү зүйл бол биш. Дээрэс нь нөгөө одоо жишээлбэл нөгөө 5,000 ганц, 10,000 ганц, 20,000 ганц цээж хэвчтэй байл тийм үг хэлбэл явдаг тийм ээ. Гэхдээ бидний цээжлэхэд байгаа 5, 10, 20,000 ханзууд болохоор хоорондоо тис өөр ханзууд биш. Тис өөр ханзууд биш. Заримдаа ханзууд нь давтагдана. Заримдаа зүгээр бид нар мэддэг ханзны аль нэг зурганд өөр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл бид нар 5, 10, 20,000 өөр дүрсийг цээжлэнэ гэсэн үг биш байхгүй. Бид нар магадгүй үндсэн нэг 500, үндсэн 1000, за үндсэн 1000, 2000 ханзыг мэдэхтэй болцсон байхад яг нөгөө илрүүлэх боломж байдаг ханз. Жишээлбэл нэг ханзыг нөгөө ханзтай нийлүүлчихэд нэг утсанаа ихлээл нэг өөр болчдөг. За уртлын ханзыг аваад өөр нэг ханз урд нь ороод ирчихээр дахиад нэг өөр утсанаа ихлээс өөр болчдөг. Ингэж одоо өөр хоорондоо хамтаа орж ханз одоо үг болгож явсаар агаад 5,000, 10,000 хүрдэг ч юм уу. Тэгэхээр яг 5, 10, 20,000 ханз гэх юм бол бид нар өөр ханз цээжлэх юм шиг хүлээж байгаад. Гэхдээ үгүй бид нар суур нэг 1000 ханз гэж мэддэг байхад хангалттай байдаг. Тэгэл 1000 ханз мэдээ цаашдаа ингэ сурах тусам улам амархан, улам ойлгомжтой болчихдог. Дээрэс нь хятад ханзын тухайн сонирхолтой зүйл гэх юм бол ханз үсэг болгон за баг дийлэн ханзад түлхүүр үсэг K-word гэж нэрлэдэг. K-word гэдэг түлхүүр үсэг гэж байдаг. За тэр түлхүүр үсэг бол за нэг хэд байдаг гэдэг үлээ дээ. 40, 50 хэдэн түлхүүр үсэг гэдэг үлээ.
яг хэдэн ширхтэн үсгээд марцчихжээ. Гэтэ түлхүүр үсгээр нь дамжуулаад яг тухайн ханз ойролцоогоор ямар утга санааг илэрхийлж байна гэдгийг тааварлах, таамаглах боломжтой байдаг. Жишээлх юм бол 3 туслах ус гэдэг түлхүүр үсэг байлаа л да. 3 туслах ус гэдэг түлхүүр үсэг нь хятаараа сан яншгүй. Сан яншгүй түлхүүр үсэг нь болохоор далай, нуур, гол, мөрөн, хөлс, ус, за шалбааг, өөр юу байдیں۔ Шүл гэх мэтчлэн ямар нэгэн байдлаар шингэн зүйлтэй, ямар нэгэн байдлаар устай холбогдож орж байгаа бараг бүх үгэнд 3 туслах ус гэдэг ийм одоо түлхүүр үсэг байдаг. Тэгэхээр мэдгүй гэсэн урдаа тэр 3 туслах ус гэдэг түлхүүр үсэг байх юм бол за энэ юу ч гэсэн одоо ус ч юм уу шингэнтэй холбоотой ханз байна гэдэг утга санааг нь тааварлах, таамаглах боломжтой байдаг. Тэгэхээр яг хятадын ханзын утгыг тааж ингэж болдог болохоор би өөрөө нэг багасаа тийм тагнуулчтай ч юм уу ямар нэгэн зүйлийг олзыг тайлбар кинонд амар дуртай байсан байхгүй. Тийм болохоор надаа энэ хятадны яг энэ зүйл маш сонирхолтой санагддаг. Яг ингээл ханзны утгыг нь ингээд тааварлаад, таамаглаад, өгүүлбэрт орсон дараа нь урд хойно гэсэн үгээр нь үндэслэл утга санааг нь таамаглаж болдог учраас яг энийг хятадыг сонирхолтой болгох нэг тал нь. Тэгэхээр би яг өөрөө анхандаа болохоор би хятадд нэг амар дуртай ч юм уу сонирхолтой байгаагүй. Гэтэ сурч эхлсний дараа яг сонирхолтой энэ талыг нь олж харсныгаа дараагаар дээрэс нь өөрөө сурах арга барил болсны дараагаар жилийн дотор миний хятадын түвшин маш хурцтайгаар нэмэгдсэн. 2 жил сураад би нэг HSK 4 түвшинд байсан бол яг энэ бүхнийг ойлгож мэдсэний дараа би жилийн дотор HSK 6 түвшинээр 270 он өнгөрсөн байхгүй. Тэгэхээр HSK 6-ыг нэгтгэн түвшин дотор шалгуулт одоо IELTS TOEFL гэдэг шиг шалгалтын хамгийн өндөр түвшин. Тэгээд full score нь 300 байдаг. Тэгээд тэрнээсээ 270 авч ирсэн. Тийм болохоор ер нь арга барилаа зөв болоод нэгдүгээр, хоёрдугаар яг өөрийнхөө сонирхлыг төрүүлдэг одоо зүйлийг зөв тодорхойлж олж чадах юм бол хүн одоо нэг дургуут хүчгүй гэдэг тийм өөрийнхөө дуртай сонирхож дурлж хийх зүйлдээ өөрийн эрх мэдлэг одоо маш их хүч чармайл гаргадаг юм шиг байна. Тийм болохоор яг тэр сурж байгаа зүйлийнхаа аль тал нь чиний сонирхлыг татж яах гэдгийг бас олж харж чадах юм бол их одоо сайн нөлөөлж чаддаг баха хүнд. Тэгэж бодож байна. Тийм шүү. Ихэнх хүмүүс ингээ хэл сурах гэхээр одоо жишээлбэл ингээ орчинд нь очихгүй бол сурахгүй. Ялан тий англи хэлтэй ямар ч хэлтэй. Одоо таны ярээ хот аргагүй ч надад ингээ багасаа аль хэдийн очиод орчинд нь очиод ингээ сурсан болохоос сурсан байна. Би ч гэсэн магадгүй тий одоо яг бол орчинд нь очиод сурчин гэдэг нэг тийм хандлагатай байдаг гэсэн гэж би харж байсан. Тэгвэл энэ хандлагыг таны хувьд юу гэж боддог вэ? Мэдээж хэл сурна гэдэг орчин бол маш нөлөөлдөг. Англи хэл сурахад гадагшаа яг нэг шалтгаан тоочод надад ингээд орчин нь бүрдэхгүй байна. Гэдэг. Тий. Тэнгүүд хэдийгээр яг уу энэ тал бол за ер нь хэлний орчин чухалч гэсэн хэрвээ хэн нэгэн ямар нэг одоо тухайн зүйлийг сурахыг үнэхээр л хүсэж байвал миний бодлоор чи заавал орчинд нь очсныхоо дараа сурч эхлэх биш. Очоос өмнө энэ сурах зөндөл арга барил одоо энэ интернет ялангуяа интернет зүйл хөгжсөнөөс хойш биднэрт юу л бол юу л гэрээсээ компьютер дээрээсээ сурах боломжтой болсон шүү дээ. Тийм болохоор ер нь яг хэл сурыг гэхээр надад орчинд нь очихгүй болохоор би хэлээ сурч чадахгүй байна. Тийм сайн сурч чадахгүй байна. Эсвэл би хэрэглээ нэвтрүүлж чадахгүй байна. Эдгээр бол зүгээр л миний бодлоор зүгээр л шалтгаан биш санагддаг. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хийж эхэлж байгаа даанч хэл сурах ч хэлтгөө ямар нэгэн зүйлийг хийхэд байнгын шалтгаан тооцсоор байх юм бол шалтгаан гэдэг зүйл хизээч муудахгүй. Шалтгаан хизээч муудахгүй. Чи одоо шалтгаан тооцоод байх юм бол хятад осноо дараадсан шалтгаан тооцсоор байна. Энэ ч болох байна, тэр ч болох байна гэдэг. Надаа ярих хүн олдохгүй байна. Би энэ ирсэн ч гэсэн хэний ч чадхаар өөрөөндөө ганцаараа яг л Монгол байж байгаа юм шиг байна. Ингээл шалтгаан бол ерөөсөө хизээч дуус ундраа л гэдэг зүйл аахгүй. Тийм учраас хэрвээ үнэхээр энэ зүйлийг хийх хүсч зүгээр аль болох талаас нь хараад болох гэж хичээгээрэй гэж хэлээ да. Таны хувьд тэрс мод ингээд бараг дунд ангиасаа ингээд хятад ингээд амьдэрсэн ингээд амьдарч байсан гэхээр чи одоо яг ихтэй сургуультай магадгүй хятад сурч байгаа гадаад сурах гэж байгаа тэр хүүхэд залуус
За ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо сэтгэл зүйн талаас нь те очиод ямар байх вэ? Энд байх үед ямар бэлтгэлийг ер нь хүн хангасан байвал дээр гэж боддог вэ? Ингээд явбал арай л очиход бас илүү амар ч юм болоо гэдэг тийм талаас юм уу? За тэгэхээр би өөрөө хятад улсад 3 жилийн турш сурч тэмцээн амьдарч ирсэн. Тэгээд 15 оноос хойш бол яг Монгол улсад ихтэй сургууль ороод сурцаар явж байгаа. Тэгэхээр хятад очихдоо би анх очихдоо бараг хятад улс хаана байдаг гэдэг одоо хэд юу байдгийг огт мэдэхгүй бүр юу ч мэдэхгүй байж байгаад гинт нэг өдөр богоон цугаад дотор очижсэн багтаа. Тэгээд очихдоо нэлээд их цочрлож хүлээж авч ирсэн. За тийм болохоор хятад руу юм эсвэл гадагшаага сургууль соёл одоо явахаар төлөвлөж байгаа загвар өгөх нэг ганц хоёр зөвлөгөө өгөх юм бол нэгдүгээр очоо газраа очих гэж байгаа газрынхаа тухай маш сайн мэдээллийг интернет дээрээс цуглуулах хэрэгтэй. Жишээлбэл хэдэн амтаа авсан тийм хэдэн дүүрээс бүрддэг. За гэх мэтчлэн тиймэрхүү basic ерөнхий мэдээллүүдийг судлаад авсан байх хэрэгтэй. За тэгмүүд ер нь бол яг очоо газраа тухай маш сайн мэдээлэл мэдрэхтэй очих юм бол яг иймэрхүү төрлийн одоо үүнийг соёлын шок гэж нэрлэдэг юм байлаа. Яг огт мэдгүй газар руугаа нөгөө орчин гинт солигдох үед хүн сэтгэл зүйн хувьд гинт хөөрхөн байдал автаад тэгж гинт сэтгэл зүйн утрал ороод энэ болохоор одоо үүнийг яг сэтгэл судлал дээр соёлын шок гэж нэрлэдэг. Тэгэхээр нэг соёлын шок гэдэг зүйлд орохгүй тул эсвэл орсон ч хөнгөн орохын тулд яг тухайн газар тухайн мэдээллийг маш сайн мэддэг болов. Би өөрөө багш шүү. Тэгээ манай сурагчид өдрөө одоо ихтлэг хөдөлгөөд явж байгаа сурагчид юм байгаа. Тэгээ бид сурагчдаа юм юу зөвлөдөг вэ гэхээр нэгдүгээр сургуулаа сонгохоос өмнө тухайн газрынхаа идэх хоолыг ихлэ судал. Магадгүй урт газар очисон чинь чихэртэй хоол идэг. Зарим газар нь хятад зарим газрууд амар чихтэй. Тэгэхээр чи өөрөө чихэрлэг зүйл дургу бол хамгийн олон чи тэмцээд 3 4 жил сурхаас гадна амьдран тийм үү. Тэр чи өдөр болгон чихэртэй хоол идэх гэсэн. Жилийн одоо 365 өдөр. Тэгэхээр чи нэгдүгээр тухайн газар ямар хоол хэрэгтэй юм бэ? Эсвэл бүр амар халуун ноогод идэх юм уу? Амар чихэрлэг хоол идэх юм уу? Эсвэл дандаа далайн гартад идэх юм уу тийм? Нэгдүгээр. Хоёрдугаар ямар цаг ууртай юм байна? Хэрвээ чи халууны нарны аршилтай бол бүр уршгаа явуу тийм ээ. Жохон цэрүүхэн бүрхэг байдаг газруудаар сурсан дээр хэрвээ чи хүйтний аршилтай эсвэл хүйтэн байх дургу бол аль болох одоо Ханчжоу ч юм уу тийм Шанхай ч юм уу тиймэрхүү газруудаар очиж сурч гэх юм уу тийм. За энэ талаас нь нэгдүгээр сурах гэдгээс гадна тэнцээ амьдрын гэдэг талаас нь бодолцоод амьдралын хэм маяг идэж ууддаг хоол унд цаг агаар тэнцээ байдаг хүн ам за халдвар төвчин тэнцээ дэгжсэн юм уу үгүй юм уу ер нь бүх талаас нь цогц мэдээллүүдийг судалж интернетээр дамжуулаад судалж авсныхаа дараагаар яг хааш явахаа шийд гэж юу болсон ч та зөвлөдөг. Тэгэл дээрэс нь бас би өөрөө хятад руу явахдаа одоо Ханчжоу руу явах гэж боддог байхгүй. Мэдээж хэрэг цаг гуур хоолнд гэсэн энэ зүйлсүүдээс гадна бас нэг миний тийшээ явах одоо сонирхолтой байгаа зүйл юм бол тэнчэнээс одоо Малайз руу ч юм уу, Сингапур руу ч юм уу, Тайланд руу ч юм уу эсвэл хятад дотооддоо аялахад онгоцны тийз болон галт тэрэг хурдан хатны тийз одоо билетүүд хамгийн хямдхан байдаг газар. Ханчжоуос одоо Тайланд руу Ханчжоуос Малайз руу явахад маш хямдхан байдаг учраас би бас нөгөө залуу байгаа дээрээ сайхан аялахсан гэдэг бодлоо тэр газрыг сонгож байгаа юм. Тийм болохоор дан ганц сургуулийн явахдаа нөгөө бид нар тэгдэж штэ. Энэ хятад нэгт ордог сургууль, хятад 5-д ордог сургууль, хятад 10-д ордог сургууль гэдэг. Энэ талаас нь хатаасаа гадна би тэр газар нь өөрөө амьдрын гэдэг талаас нь бас маш сайн харж судалгаа хийж байгаарай гэж үсэе да. Тийм тэгээ явуул юм бол тэнцээ сурхаас гадна яг бусад амьдралын орчин маань биднэрт бас 100% тааламжтай байж чадах юм бол бид нар бас нэг стресс баг, стрессээс арай жоохон ангид яг хичээл номдоо анхаарлаа сайхан төлөвлөж суралцах боломж бүрдэнэ гэж боддог. Тэглээ хоо. Одоо ингээд ялангуяа хятад улсад тэтгэлэг авахаар ингээд тэтгэлэг голөгчдөд та өгөх одоо хятад улсын одоо энэ дийлэнх шалгуур нь яг юу гэдэг вэ? Тэр тухай та товч танилцуулаач. За хятад тэтгэлэг авч сурах хамгийн гол үнэтэй шалгуур бол хэлний мэдлэг байдаг. За хятадны HSK 4 юм уу түүнээс дээш оноотой байх. HSK 4 шалгаас дээш оноотой байх. Эсвэл англи хэлний IELTS TOEFL-ийн оноотой байх гэдгийг шаарддаг. За IELTS-ийн оноо бол 6.5-аас дээш гэдэг баха. Тийм. Тэгэхээр англи хэлтэй хүн ч гэсэн хятад
тэтгэлгээр сурах боломжтой гэсэн. Өөрийнхөө зүгээр IELTS юм уу TOEFL оноотой байхад. За түүнээс гадна ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдоогүй ирүүл тэгээд энэ ч сурвалнаа одоо шилбэл би бакалавр тэтгэлэг горж илаа гэж бодоход 10 жил аль хэдийнэ төгссөн. Магистр тэтгэлэг горж илаа гэж бодоход бакалавр аль хэдийнэ төгссөн байх хэрэгтэй гэж зарим ер нь бол энэ сурвалжны шаарддаг. Өөрөөр хэлбэл би одоо бакалаврын 4-р курс байхдаа магистр тэтгэлэг одоо горилгоход жоо хэцүү байдаг. Жоохон хэцүү нөгөө тэнцгүй магадгүй өндөртэй. Эсвэл 10 жилийн 12 дугаар анги сурж байхдаа шууд бакалаврын тэтгэлэг горилгоход бас жоохон хэцүү байдаг. Тийм ч учраас одоо дийлэнх хүүхдүүд энэчээ Монголдоо одоо 1 жил их сурвалж сурж байгаад их сурвалж сурж байгаа хэвчээ ихтэй сурвалж руу тэтгэлэг хөөцлөө тэгээ 2 дугаар курсээс их руу явдаг тийм зүйл байдаг. Тэгэхээр хамгийн үндсэн шалгуур бол хэлний мэдлэг юм да. 2 дугаарт чухал зүйл гэх юм бол юу байдаг? Нийгмийн идэх. Тэгэхээр одоо шийдвэл цусаа хэрэг хандуултын тийм эсвэл нийгмийн волонтер одоо сайн үйлсийн аянд одоо хэрэг өөрийн дураар оролцдгийг гэдэг ч юм уу. Тэр талаас нь илүү хардаг. Сурагчид юу гэж бодоод гэхээр 10 жилийн гүнчмийг сургуулийн дүнг маш чухал гэж хардаг гэж бодоод идэв. Гэхдээ 10 жил их сургуулийн дүнг гэхээс илүүтэйгээр яг нийгмийн оролцоо, нийгмийн идэх гэдэг зүйлийг маш их хардаг шүү. Тийм л байна да. Бас нөгөө нэг хэдий хятад сурж байгаа ч гэсэн нөгөө англи хэл дээр бас суралцаад явах боломжтой тийм сургуулиуд гэж байдсан билээ. Энийг үнэхээр хятад явж сурна гэж бодож байгаа хүний сонсож байгаа найзууд үе тэнгийнхэн судлаад үзээрэй. Басгүй өөрийнхөө мэдлэг туршлагаас үнэтэй зөвлөгөө өгсөн үеийг ахта баярлалаа. Баярлалаа. За таны цаашдын сурлага хөдөлмөр ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэн гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За. Та бүхэн өнөөдрийн дугаарт хэрэгтэй мэдээллийг хүргэж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзцгаая.